Мэргэжлийн шилдэг ур чадварын тэмцээн бол мэргэжилтнүүд өөрсдийн чадвараа харуулдаг онцгой талбар юм а. Энэ жил тэмцээн 5 төрлөөр зохион байгуулж байгаагийн нэг нь тогоочийн төрөлг нь. Өнөөдөр Буратад 6 оролцогч шилдгийн төлөө өрсөлдөж холбооны шатанд оролцох хэрэг. Мөн их хэмжээний мөнгөний шагналын төлөө хүч үзэх гэж байна. Гол шагнал нь 1 сая рубль. Үнийг хэлэхэд би хоол хийх тал дээр нэг алдартай цувралын хилдэг шиг ёстой бүтэхгүй амтан болохоор хоол идэггүй. Зүгээр л зураг авалтад зориулж гоёчихсан юм. Тогоочийн халаад малгай өмсөд оролцогчдын хийж буй амтад хоолнуудын үнэрийг мэдэрч алхаж байна. Тогооч нар 3 цагийн дотор 3 төрлийн хоол хийх ёстой. Энд загсан хүдэн зүүш, махан халуун хоол, амттан багтаж байна. Хүйтэн зуушинд ярга загсны тартаар хийн. Халуун хоолнд өхрийн цул мах, харин амттанд нь дамский бальчики хийхээр төлөвлөж байна. Тэр нь юу юм бэ? Энэ бол мини эклер юм. Би кремтэй хийн. Миний бодлоор энэ тийм ч хэцүү биш. Хамгийн гол нь хүмүүс ийм тэмцээнд оролцож байгаа нь чухал юм. Ямар ч юусан оролцож ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Ялангуяа цаашид хөгжих ёстой залуу үед. Танаас асуухгүй байж чадахгүй. Таны мэргэжлийн мөрөөдөл юу вэ? Гişиж явдаг хүнтэй уулзах юм уу? Тийм хүсэл байгаа юу? Ивлаевтэй уулзмаар байна. Бүх Оросын шилдэг тогооч хүн шүү дээ. Хоол хийх явцыг шүүгчид анхааралтай ажиллана. Тэд бүх зүйлд анхаардаг. Зарим оролцогч жирийн хүн анзаархааргүй алдаа гаргаж байлаа. Ерөнхийдөө хийх нь сайн хэмнэлтэд ажиллаж байна. Гэхдээ ганц 2 зөрчил бий. Ямар зөрчил вэ? Хэрчиг хавтангийн тэмдэглэлийн зөрчил байна. Хавтангууд өөрөөр өнгөтэй байдгийг та бүхэн харсан байх. Жишээлбэл бор хавтан дээр бэлэн бүтээгдэхүүн хэрчих ёстой. Гэтэл нэг оролцогч түүн дээр түүхийн мах хэршиж байна. Түүхийн маханд улаан хавтан ашиглах ёстой. Мөн оролцогчдод эрүүл хоолны цэс бэлтгэх мастер класс зохион байгуулжээ. Сургалтыг Эрхүүгийн тогооч Захар Мирошник удирдсан байна. Өнөөдөр бид шинэ, эрүүл, зөв, хамгийн гол нь амттай цэсийг хэрхэн зөв технологиор бэлтгэх талаар маш их ярьсан. Мөн төрөл бүрийн хоол хийх технологийн талаар хуваалцлаа. Янз бүрийн бүтээгдэхүүнийг зөвхөн нэг хоолнд бус олон төрлөөр ашиглаж болох тухай сэдвийг ч нээсэ. Энэхүү тэмцээн нь тогооч нарт ур чадвараа харуулах, туршлагаа солилцох, мөн Буратад тогоочийн мэргэжил хүндтэй, эрэлттэй гэдгийг батлах боломж болж байна. Манай бүс нутагт тогоочийн мэргэжил маш эрэлттэй байна. Аялал жуулчлал манад эрчимтэй хөгжиж байгааг бид бүгд ойлгож байгаа. Зочд буудал хоол үйлчлэгээний чанаргүйгээр жуулчид сэтгэл хангалуун байх боломжгүй юм а. Манай бүгд найрамд улсад нийтийн хоолны салбар бусад бүс нутгуудтай харьцуулахад маш хурдтай өсөж байна. 2025 онд нийтийн хоолны салбарын нийт эргэлт 27.1 тэрбум рубльд хүрсэн. Мэргэжлийн шилдэг бүх Оросын ур чадварын тэмцээн хүний нөөцт үндэсний төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгааг онцлоё. Бүсийн шатны ялагч Волгада мужид болох холбооны шатанд Бурат улсыг төлөөлөн оролцсон. Холбооны шатанд төрүүлсэн оролцогч 1 сая рубль, 2 дугаар байр 500 мянга, 3 дугаар байр 300 мянган рублийн шагнал авах юм а. Өнгөрсөн жил Бурат улс самбогийн 5 тэнгисийн цомын эхний шатыг зохион байгуулж байсан бол энэ жил 2 дахь шатыг хүлээн авч байна. Оролцогчдын тоо 200 орчим төрж бүс нутгийн тоож нэмэгдэн нийт 9 болжээ. Тэмцээн биеийн тамирын спортын ордонд болж байна. Энд хүүхдүүд тэргүүн байр болон шигшээ шатанд оролцох эрхийн төлөө ширээ өрсөлдөж байна. Самбогийн 5 тэнгисийн цом бүх Оросын тэмцээнийг зохион байгуулж байгаа бүс нутгууд нь 5 өөр тэнгис болон дэлхийн хамгийн гүн нур байгалийн эрэг орчмын нутгууд юм. Буратад сонгон шалгаруулах шат 5 дугаар сарын 5-наас 6-нд болжээ. Маш сайн барилдлаа. Надад хүчтэй сайн өсөлтөгч таарсан. Тэр олон тэмцээнд төрүүлж байсан. Би ч бас мөн адилхан. Энэ тэмцээний хамгийн таалагдсан зүйл нь сайн шагналтайгаас гадна шигшээ шатанд шалгарах боломжтой байдаг юм. Өнгөрсөн жил ялж чадаагүй ч энэ жил чадлаа. Чи одоо шигшээ шатанд оролцох нэ? Тэгнь. Миний барилдаанууд сайн болсон. 1-р байр эзэлсэн. Тэмцээн ч маш их таалагдлаа. 5 тэнгисийн цом тэмцээн Оросын холбооны улсын заах сагнуурын холбооны Ивэлдор боллоо.
Энэ тэмцээн маш хурдтай хөгжиж байна. Жил бүр оролцогчдын тоо өсөж байгаа нь харагддаг. Эхний жилдээ ердөө 50-60 хүний оролцоотой орон нутгийн тэмцээн байсан юм. Дараа нь охидын ангиллал нэмэгдэж, төрөл бүс нутаг оролцогчид өргөжсөн. Жил ирэх тусам улам том, улам чанартай болж байна. Медаль шагналын сан хүртэл жил бүр сайжирч байгаа. Бүсийн шатанд төрүүлсэн тамирчид 11-р сард Москва хотноо болох 5 тэнгисийн цомын шигшээ тэмцээнд оролцсноо. Андрей Слепнев, середина земли, Бурятия. В конце 19 19-р зууны төгсгөлд энэ газарт Владимир Ноёны сүм байгуулагджээ. Удалгүй түүний эргэн тойронд эрэгтэй хийд үүссэн ч удаан оршин тогтносонгүй. 1920-д онд хийдийн барилгуудыг орон сууц болгон ашиглаж, харин сүмд Инкеведигийн морин цэргийн хороо байрлажээ. Дараа нь энд хүүхдийн асрамжийн газар, түүнээс хойш геологийн лаборатори ажиллаж байсан байна. лаборатория. И лишь 1900 1990-д онд сүмийг епархид буцаан шилжүүлсэн юм. 10 жилийн хугацаанд сүмийг сэргээн босгож, зарим барилгыг цаашид нурж сүйтгэхээс хамгаалан бэхжүүлж чаджээ. обугленные Түлэгдсэн хан, онгорхой цонхнууд энэ бүхэн их хэмжээний гал төмрийн уул мөрөн юм. Гал хуучин багшийн семинар болон лам нарын байрны барилгуудыг сүйтгэсэн байна. Сүүлийн 3 жилийн турш Эдгар хананд дахин амьдрал оруулахыг оролдож байна. вдохнуть жизнь. Бид энд анх ирэхдээ энэ бүхнийг хараад ханцуу шамлаад баг багаар их хэмхэлж цэгцлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Эрхүүгийн епархи ой төхөж буй энэ жил манай үнэн алдартны шашны энэ жижиг гал голомтыг Владимир Ноёны хийдийг дахин сэргээж асааж чадна гэж маш их найдаж байна. На первом этаже 1-р давхарт туслах хөрөө хоолны газар болон талах нарийн боовны хэсэг байрлана. Урд цагт энд зөвхөн мөргөл үлдээ зогсохгүй тусгай жороор талах барьдаг байжээ. Хийдийн нарийн боов бүх муж даяар алдартай байсан гин. Лам нар барьсан талхаа хэрэгцээтэй хүмүүс тараадаг уламжлалтай байв. Одоо энэ уламжлалыг сэргээхийг зорж байна. Талхны чулуун зуухуудыг аль хэдийн суйрлуулжээ. установлены подовые печи. Талах болон түүнийг өөрийн гараар зуурч амьлуулж буй хүмүүсийн хөдөлмөрлөхгүй утга учир байдаг. Исэж эхлэх, ургаж хөвсөх тэр мөч нь бүхэл бүтэн амьдрал утгын эхлэл юм а. А на втором этаже Харин 2-р давхарт лам нарын 7 өрөө бий болно. Тэнд ахан дүүс сүмийн дөрмийн дагуу амьдрах боломжтой. Цаашдаа энд дотоод сүм байгуулахар төлөвлөжээ. Үүнд тахлын ширээ, иконостас болон хамтын мөргөл, шашны зан үйл хийх хэсэг багтах юм. место для общей молитвы и таинств. Хийд гэдэг бол орчин үеийн нийгэмд уламжлалыг дамжуулах хэлбэр юм. Мэдээж бид Египтийн цүлд амьдарч байсан лам нар шиг амьдрахгүй. Гэхдээ үзэл санаа, амьдралын хэм маяг зорилгын хувьд бол адилхан. Энэ бол сэтгэлийн аврал, төгс төгөлдөрт хүрэх бурхныг ирэх зам юм. Нөгөө талаас хөдөлмөрч мөн адил чухал. Учир нь хийдийн амьдрал мөргөл болон хөдөлмөр гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энд барилгуудын түүхэн төрхийг сэргээх ажилд онцгой анхаарал хандуулж байна. Учир нь сүм болон хийдийн бараг бүх байгууламж эрхэм мужийн соёлын өвийн дурсгалт объектийн статустай юм. Обновление Энэхүү түүхэн барилгад хийж байгаа их засвар нь хүмүүс урд цагт хэрхэн барилга барьж байсныг харах ховор боломж олгож байна. Өндөр тааз, олон цонх нь сүр жавхлан гоо үзэсгэлэнгээрээ гайхшруулдаг. и величие. Настоятель храма Сүмийн хам ламын ярьснаар сэргийн засварлах хөрөнгийг өөрсдийн хүчээр байгуулж байгаа тул ажлын явц удаан байгаа аж. Гэсэн ч энэхүү түүхэн дурсгалт газрыг хадгалж үлдэх шаардлагатай. Яг одоо тэр тусмаа сайхан сэтгэлтэй хүмүүсийн санхүүгийн дэмжлэг маш хэрэгтэй байна. Хүмүүний хийж чадахгүйг зүйлийг бурхан бүтээдэг гэж ярьдаг шүү дээ. Тиймээс эрхүү хот болон эрхүү мужид эрэхтэй хийд дахин бий болно гэсэн итгэл найдвараар бид хөдөлмөрлөж тусламж хүлээсээр байна. Дарья Пастушенко, Артур Ощупкин. Специально для программы «Новости». Резниковын гэр бүлд үргэлж дуу шуутай байдаг. Тэд 3 хүүхэдтэй, 3 өөр ааш зан, тасралтгүй хөдөлгөөнтэй амьдрал. Том охид нь аль хэдийн гэрийн ажилд тусалдаг болсон бол баг хүн 1 минут ч тайван байлгадаггүй гин. Дарья хүүхдүүдэд асарч байгаа ээж ч гэлээ саяхан амьдралдаа чухал халхам хийж өөрийн бизнесээ эхлүүлэхээр шийджээ. Энэ санаа аянда төрсөн байна. Тэр эртнээс гэрэл зураг сонирхдаг байв. Нийгмийн дэмжлэгийн нэг хэлбэр болох нийгмийн гэрээний талаар сонссон юм. Тэгээд очиж мэдээлэл авсан. Надад зөвлөгөө өгч бүх зүйлийг тайлбарласан. Би бизнес төлөвлөгөө бичиж хамгаалаад өөрийн ажиллаад хөгжүүлэхэд зориулж 350 мянган рублийн санхүүжилт авсан. Ингээд гэр бүлийн зургийн институт нээсэн.
семейное фотоателье. Дараагийн нөхөр ажилдаа байх үед тэр чөлөө цаг бүтээлч ажилдаа зориулдаг. Хүүхдүүд нь мэдээж хажууд нь байна. Том охин нь баг дүүгээ аль хэдийн сайн харж асардаг болжээ. Старшая дочка уже вовсю водится с маленьким. Очень весело. Сайхан хөгжилтэй бүгд орилоод л хамгийн баганаа дөрсгөтээд л ээж ажиллаа хийн. Нэг студ руугээ гүгээд л нэг гэртээ ирээд л Студию бегает то домой. Дүүнэр нь үгэнд нь орж байна уу? Нет. үгүй Яагаад үгэнд нь орохгүй байна? мэдэхгүй. Дарья бусдын адил хүүхдүүдийн нэгцэнд тэтгэмж авдаг бөгөөд эхийн тэтгэмжээ хүүхдүүдийнхээ боловсролд зарцуулжээ. Тэд янз бүрийн сургалтын төвүүдэд хамрагддаг. Фото студиэс гадна Дарья дизайн хийдэг аж. Я Би кокошник малгай хийж цамц чимэглэх, загварчлах ажил хийдэг. Мөн фотографикнуудаа өөрсдөө ойдог. Энэ бол орс хэмаягтай матрешко зурагтай фотографик болон кокошник малгайнууд. ну и соответственно кокошники. Всего в Забайкалье. Өнөөдөр өөр байгалийн хязгаарт 22,000 гаруй өнөр бүл амьдарч тэдгээр 74,000 орчим хүүхэд өсөж байна. Гэр бүл үндэсний шин төслийн хүрээнд оны эхнээс хойш 12,500 гаруй гэр бүл дэмжлэг авчээ. Дэмжлэгийн нэг чухал хэлбэр нь нийгмийн гэрээ юм. Энэ нь гэр бүлд хөл дээрээ босох, бизнес эхлүүлэх, эсвэл сургалтад хамрагдах боломж олгож байна. Или пройти обучение. Особой популярности. Манай эрэгтэй тунд хамгийн эрэлттэй дэмжлэгийн нэг бол нийгмийн гэрээ юм. Өнөөдрийн байдлаар 383 олон хүүхэдтэй гэр бүл энэ хөтөлбөрт хамрагдсан. Нийгмийн гэрээ дөрвөн чиглэлээр хэрэгждэг. Хувийн бизнес хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хөгжүүлэх, амьдралын хүнд нөхцөлд туслах болон сургалт. Ситуация и обучение. На 350 Дарья нийгмийн гэрээгээр авсан 350,000 рублээрээ мэрэгжлийн камер, студийн гэрэлтүүлэг болон бусад тоног төхөөрөмж худалдан авчээ. Түүний гэр бүлийн фотостуд аль хэдийн үйлчлүүлэгчтэй хүлээн авахд бэлэн болсон байна. Харин 99 гэр бүлийн цаашдын төлөвлөгөөнд 4 дахь хүүхэд нь багтаж байгаа аж. В 2019 2019 онд тухайн үедээ оюутан байсан Игорь Макаров дипломын ажлынхаа хүрээнд хүүтэн төсвөртэй эризийн судалж эхэлжээ. Цаг хугацааны явцад материалын найрлагыг улам сайжруулж, энэ үйл тэдний бүтээлийг амжилттай туршилсан байна. Энэ цагираг хасах 70 хэм хүртэл ажиллах ёстой. Бидний харж байгаачлан цагираг бүрэн хөлдөж, уян хатан чанараа алдсан байна. Бутарч унаж байна. Харин таад полимерийн үйлдвэрлэсэн хөргөлтийн цагираг уян хатан чанараа хадгалж чадлаа. Также имеет маркировку HL1. Якутийн резиний туршилтад аврагчид ч нэгджээ. Энэхүү үед ангийн гал унтраах өндөр даралтын хоолойд бодит нөхцөлд гал унтраах ажиллагаа сургуулилт нормативын дадлагын үеэр ашигласан байна. Бид гал сөнөөгчдөөс эерэг үнэлгээ авсан. Цаашид гарсан зарим нарийн асуудлыг судалж, найрлагаа улам боловсруулна. Гэхдээ ерөнхийдөө энэ найрлага бэлэн болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үндсэндээ сайжруулах шаардлагатай зүйл бараг байхгүй гэсэн үг үү? Зөвхөн жижиг ач холбогдол багтаа сайжруулалтууд бий. Ерөнхийдөө бүтээгдэхүүн бэлэн болсон. Гэхдээ лабораторид одоогоор цуврал үйлдвэрлэлийн захиалга ирээгүй байна. Гэвч эрдэмтдийн хувьд энэ нь гол зүйл биш аж. Материал байгаа цагт хэрэглэгч олдно. Ялангуяа алс хойд бүсэд. Лабораторийн бүтээлүүдийг онцгой байдлын албанаас гадна нийтийн аж ахуйн байгууллагууд болон бүх төрлийн замын бартаад машин үйлдвэрлэгч үйлдвэрүүд ашиглаж байна. Наш главный. Манай гол түншүүл Zvezda бүх төрлийн замын бартаад машин үйлдвэрлэгч компани. Тэд жил бүр биднээс хүүтэнд төсвөртэй ширүүлсэн хамгаалтын бүрээсийг их хэмжээгээр захиалдаг. Бид том үйлдвэр бишээ. Жижиг лаборатори учраас 100-аас 200 ширхгийг үйлдвэрлэдэг. 200 штук этих пыльников. всего же ученых Эрдэмтэд өнөөдрийн байдлаар хүүтэн төсвөртэй төрөл бүрийн бүтээлд нийт 37 орчим патент авчээ. Гэхдээ энэ нь тэдний судалгааны цорын ганц чиглэл биш юм. исследователей. Полилактидом. Бид полилактид дээр ажиллаж байна. Энэ бол ангаа ухаанд ашигладаг био задралд ордог полимер. Мөн шин төрлийн полимерүүд дээр ажиллаж эхэлж байгаа. Эдгээр нь супер бүтэцтэй полимерүүд бөгөөд боловсруулах технологиг нь хөгжүүлж байна. Разрабатываем технологии переработки. Так что вполне Тиймээс хэдэн жилийн дараа энэ лаборатори дахин нэгэн урмц материалыг амжилттай туршсан тухай мэдээлэх бүрэн боломжтой. Эдгээр бүтээлүүд Якутийн инженерчлэлийн өмнө ямар шинэ боломж нээхийг хэн мэдэх вүлээ? Сарглана Неустроева, Иван Сорокаумов, Якутск. В майские праздники 5 дугаар сарын баярын өдрүүдэд аялал болон нислэг захиалгын Sea-Trip платформын мэдээлснээр хятад руу зорчсон гадаадын жуулчдын тоогоор Оросууд 1-р бичигджээ. Өнгөрсөн онтой харьцуулахад тэдний даруй 120% өссөн байна. Гэхдээ 2025 онд ч энэ үзүүлэлт 30% өсөж байсан юм. Өсөлтийн хамгийн гол шалтгааны нэг нь Орос иргэдэд зориулсан визгүй зорчих журам хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой гэж үзэж байна. для россиян.
Как отмечают Аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр Орос жуулчид алдартай аялал жуулчлалын газруудаар зогсохгүй Хятадын гүн бүс нутгууд руу ч илүү их аялдаг болжээ. вглубь страны. Визгүй зарчих журам хэрэгжиж эхэлснээс хойш Оросын жуулчны бүлгүүдийн тоо мэдгэц өссөн. Одоо тэд энд илүү удаан байж орон нутгийн хоол, хятадын уламжлалт ангаах ухаан, ардын соёлыг сонирхож байна. Мөн тэдний зарцуулалт илүү олон төрөлтэй болсон. Визгүй болсон бидэнд маш их таалагдж байна. Урьдчилж виз мэдүүлэх шаардлагагүй болсон. Хэлээр маш хурдан нэвтэрч байгаа нь бидэнд их тухтай санагддаг. Тиймээс бүгд ирээрээ эндхийн хүмүүс биднийг үргэлж баяртайгаар ухтаж авдаг. Маш зочломтой хүмүүс. 2026 2026 болон 2027 оныг Хятад Оросын боловсролын солилцооны жил болгон зарласан байна. Одоогоор хоёр улсын хоорондын солилцооны хүрээнд 80,000 гаруй оюутан суралцж байгаа бөгөөд 150 гаруй хамтарсан байгууллага төсөл хэрэгжиж байна. Мөн эрдэм шинжилгээ, спортын солилцоонд 140 гаруй сургуулийн төлөөлөл оролцож байгаа аж. чем 140 школ. От культуры и туризма Соёл аялал жуулчлалаас эхлээд боловсрол хүртэлх хоёр орны солилцоо нь хүмүүсийн хооронд илүү бат бөх харилцаа, гүнзгий ойлголцлыг бий болгож байна. между людьми. Сергей Петров, CGTN. Хятадын зүүн хэсгийн Жижиамужийн нэгэн тосгонд жижигхэн номын байшин бий. Энийг үүсгэн байгуулагч Жо Ипин бол жирийн нэг тосгоны оршин суугч эмэгтэй. Тэр 10 жилийн хугацаанд өөрийн зочны өрөөг хүүхдэд зориулсан буйны номын сан болгож чаджээ. Эхэндээ номын байшинд ердөө 6,000 ном байсан бол өнөөдөр өсвөр насныхны сонирхдаг бараг бүх төрлийн ном тэнд бий болсон байна. Би энд 3-4-р ангиасаа ирж эхэлсэн. Жилд ойролцоогоор 100 орчим ном уншдаг. Бид ангийнхантайгаа түүхийн номуудыг хамт уншдаг юм. Хүн бүр өөр баатрыг дэмждэг болохоор заримдаа бүр хоолоос өөдөл маргалддаг. Энэ бол маш сайхан дурсамжуу да. Это прекрасные воспоминания. 10 жилийн турш хүүхдүүд өөрсдөө бүртгэлийн дэвтэрт ном авсан буцаасан тухайга тэмдэглэдэг байжээ. Бяцхан уншигчдын олон эцэг эгч шинэ номуудаар энэ санг баяржуулж зарим нь Жо Ипиний жишгээр гэртээ жижиг уншлагын булан байгуулжээ. Сайн номууд бидэнд хүч өгдөг. Манай номын байшин 10 жил оршин тогтнож байна. Энд цэцэрлэгийн наснасаа ирж эхэлсэн хүүхдүүд одоо өсвөр наснд хүрч байна. Ийм тосгоны номын байшингууд улам олон болж хүүхдүүдийн соёлын оргинох газар болоосой гэж хүсэж байна. которые станут культурным приютом для детей. Энэ оны 2 дугаар сараас Хятадд нийтээр уншихыг дэмжих журам хэрэгжиж эхэлсэн. Энэний хүрээнд уншдаг сургууль байгуулах ажлыг тогтолцооны төвшөнд хүргэсэн байна. Одоо сургуулиудад нэмэлт уншлагын хичээл, математик, хятад хэлтэй адил заавал ордог болжээ. Бид багш байхад зогсохгүй мөн хүүхдүүдэд хэрхэн унших аргыг заах хүмүүжүүлэгчтэй юм. Манай сургуульд уншлагын хичээл хуваарьт албасаар орсон. Внесены в учебное расписание. Үүний зэрэгцээ их сургуулиудад Шицин, Лун Юй зэрэг хятадын сонгодог бүтээлүүдийг судалж байна. Оюутнууд цаасан ном уншихын зэрэгцээ захим хувилбарыг ашигладаг. Бид эдгээр сонгодог бүтээлийг бүтэц агуулгынхаа хүрээнд ойлгож сураад сонгодгийг үнэхээр гүнзгий уншиж философиг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг сурсан. И применять ее философию в жизнь. Бээжин хотод уншлага болон түүх гайхалтай зохицож чаддаг. Энэ номын дэлгүүр хотын төв тэнхлэгтээр байрладаг. Урд нь энд Чин улсын дотоод хэргийн яамны байр байсан юм. Уншигчид энд тухайн үеийн 8 тугийн өвөрмөц захиргааны тогтолцоо болон эртний хятадын архитектурын талаар мэдэж олно. Энэ номын дэлгүүрт 20,000 гаруй эртний болон ховор хэвлэл хадгалагдаж байна. Мөн уншигчдын клуб, архитектурын гэрэл зургийн лекц, эртний ном сэргийн засварлах, мастер класс зэрэг соёлын арга хэмжээнүүд тогтмол болдог. Энэ бүхэн уншигчдад уламжлалт соёлтой хамгийн оройс танилцах боломж олгодог юм. Би 88 настай. Энэ номын дэлгүүрт маш их хайртай. Өнөөдөр би хуучин ном хэрхэн сэргээн засварлахыг заасан сургалтад оролцлоо. В природе старые книги.
Нанжин хотын төв номын санд залуус нэмэгдсэн бодит байдлын технологи ашиглан иммерсив уншлагад оролцохоор дугаарлаж байна. Хиймэл оюун ухаанд төхөөрөмж үзүүлснээр тэд түүхэн номоос сэдвлэн бүтээсэн виртуал орчинд алхан орж чаддаг аж. Харин Гуанжу хотод 24 цагийн номын дэлгүүр ажилтаа хотын иргэдийн хувьд жинхэнэ оюуны цэнэглэх станц болжээ. Энд ширээний гэрэл цэнэглэгчтэй тусгай өрөөнүүдээс гадна цохилчдтой хийх уулзалтууд тогтмол болтойг. Ну и регулярно проходят встречи с писателями. Өдөр нь бид бүгд ажилдаа байдаг. Харин 24 цагийн номын дэлгүүр бидэнд илүү удаан хугацаанд уншлагад автах боломж олгодог. Нийтээр уншихыг дэмжихийн тулд Хятадын үндэсний номын сан өндөр чанартай захим номын нөөцийн онлайн платформ байгуулсан байна. Тэнд 200 мянган орчим ном, түүний дотор 50 мянган шинэ баримтат бүтээл байршуулжээ. 2025 оны эцсийн байдлаар Хятадын үндэсний номын сангийн цаасан сан 46 сая нэгжээс давж захим нөөцийн хэмжээ 2900 терабайт хүрсэн. Энэ нь нийтээр унших хөдөлгөөнд хүчтэй суурь болж байна. Что обеспечивает прочную ресурсную базу для всеобщего чтения. Согласно статистике, Статистикийн мэдээлэлээр Хятадд жил бүр 200 мянгаас дээш шинэ ном хэвлэгдэн. Захим уншлагын бүтээлийн нийт тоо 63 саяас давсан байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар тус улсад 3200 гаруй нийтийн номын сан ажиллаж, жилийн нийт хандлт бараг 1.5 тэрбумд хүрчээ. человек. Чанбин Лижинза специально для ОНД.